За орой минь. За өнөөдөр хэдүүлээ YouTube каналаас өөрийнхөө сонирхол татсан видеог бичлэгийг яаж шеэрлэх вэ олон нийтийн сүлжээ рүү? Эсвэл энэ сонирхсан бичлэгээ өөрийнхөө компьютер дээр юм уу? Утсан дээрээ яаж татаж хадгалах вэ гэсэн энэ жижигхэн заавар оруулъя. За нэгдүгээрт нь мэдээж хэрэг энэ хайлтан дээр өөрийнхөө юугаар тийм үү ямар сонирхолтой юуны тухай үзмээр вэ бичиж. За жишээл Google аккаунтын тухай гэл ингээд бичихэд миний энэ бичлэг гарч ирлээ гэж бодё тийм үү. За ингээд биччихлээ, үзчихлээ. Хэрвээ таалагдвал энэ дээр нь лайк дарчин. За одоо тэгээд яаж шеэрлэх вэ? За энэ сохранить гэдэг дээр шүү дээ. Энэ болохоор зүгээр энэ видеог өөрийнхөө Google аккаунт руу хадгалж байгаа гэсэн. Энэ ард талын сохранить. Энэ урд талынх нь болохоор шеэрлэх гэсэн. За энэ урд талынх дээр дарлаа. Ингээд урд талынхаа дарангууд контакт руу юм уу, одноклассник руу, Twitter ч юм уу, Facebook руу ингээд энийг татаж болно гэсэн үг. За яаж татах вэ гэвэл одоо жишээл бидний хамгийн хэрэгэлдэг хоёр янзаар татна. Нэгдүгээрт нь энэ видеоны линкийг аваад Facebook руу авчиад хадгалж болно. Эсвэл шууд энэ Facebook гэсэн юун дээр дараад кнопн дээр дарангууд Facebook маань өөрөө ингэж онгоогд гараад ирж байна. За ингэж онгоогд гараад ирэнгүүт нь энэ дээр нь одоо юу гэдгийг те өөрийнхөө тайлбарыг бичээд өөрийнхөө тэгэрээ ингэрээ гэсэн тайлбар бичээд тэгээд доод тал дээр нь энэ доод талын энэ жижигхэн кнопнуудаар дараад хамгийн дээдлийнх нь болохоор бүх хүнд, дараагийнх нь бол зөвхөн найз нартаа зориулж, энэ дээр болохоор зөвхөн ганц юм уу хоёр хүн рүү, за энэ болохоор ганцхан өөрөө гэж энэ кнопыг тааруулаад тэгээд доод тал дээр нь Facebook гэсэн цэнхэр юу байгаа. Кноп тэр юун дээр кнопн дээр дарна. Тэгэнгүүт чинь өөрийн чинь Facebook пэйжн дээр энэ видео гарч ирэх юм. За энэ болохтой зэрэг шеэрлэх. За яг тэрнтэй адилхан Twitter рүү шеэрлж болох нь өөрийнхөө одоо хайшин шеэрлж болох юм. Тэднэрээ ингээд шеэрлж. За дараагийнх нь болохтой зэрэг энэ видеог одоо энэ бичлэгийг өөрийнхөө компьютер руу юм уу эсвэл утас руугаа яаж хадгалах вэ гэдэг. За тэр нь болохтой зэрэг ердөө яг адилхан. За эхлээд би утсан дээр яаж хадгалах вэ гэдэг. Яг саяхаа энэ шеэр дээр дарангууд энэ хуудсыг хуулж авах. Гэхдээ энэ линкийг хуулж авах юм тийм үү? Энэ линкийг хуулж авчаад нөгөө утсан дээр чи ямар браузер байгаа? Тэр браузерыг нээх юм. Тэгээд тэр браузерыг нээгээд энэ юугаа ингэж тавьчихна. За энэ бол утсан дээр тийм ээ. Энэ утсан дээр. Ингээд нөгөө браузер дээрээ энэ гараад ирэнгүүт энэ YouTube гэдгийн уртал дээр одоо англи үсгээр энэ яг цэгнийх нь ардтал дээр англи үсгээр SS гэж биччихье. За тэгээд enter дарч. За ингээд дарангууд save from net гэдэг ингээ гараад ирдэг. За энэ болохтой зэрэг нөгөө англи хэлтэй юуны компьютер дээр юм эсвэл өөр янз бүрийн оронд янз бүрээр л нээгдэх бах тийм ээ. Ямар сайт нээгдэж гарч ирэх нь. За одоо ингээд энэ бидний татгахчаа Google видео бичлэг маань энэ сайт руу татагдсан. Одоо бид нэр энийг өөрийнхөө компьютер руу юм уу утас руу татаж авах нь. Ингээд ямар нэгэн дуу муу те татахтаа ингээд татаад авчих. Жишээлбэл тэр YouTube дээрээс хөөрхөн сонирхсан юугаа. За ингээд янгууд нөгөө компьютер руу татах юу ч гараад ирэн зааж байгаарай энэ. 1.4 унтраагтай. За ингээд одоо нөгөө хайшин татхаан тааруулаад тий тэгээд энэ дээр юуг нь хэрвээ өөрөө нэр мэрийг өөрчлөх юм бол өөрчилж болох нь тэгээд энийг хадгалчих. За энэ болохтой зэрэг компьютер руу хадгална гэсэн үг байна шүү дээ тийм ээ.
утсан дээр хадгалж болно. Ямар нэгэн гоё одоо клип ч юм уу ямар нэгэн дуу таалагдаад тэгээд өөрийнхөө бүр утсан дээр хадгалж авъя гэсэн сонирхолтой хүмүүс л ингээд татчихдаг. За ийм хоёр аргаар өөрийнхөө сонирхолтой бичлэгийг эсвэл Facebook руугээ татаж авах нь эсвэл шууд компьютер дээр юм утсан дээр татаад авчих нь. Эсвэл ерөөсөө шууд нөгөө энэ шеэр дээр дараад юу руугаа явуулчих болно. Одоо хүний почт руу явуулчих болдог. За ийм нэг аргыг өнөөдөр хэлж өглөө. За ингээд энэ YouTube-ийн тухай цуврал хичээлүүд явж байгаа. Хичээлч гэмээр юм да. Хичээл гэхэд арай томцсон нэр болох юм болов зааварнууд явуулж байгаа. Тэгээд би энийг жижигхэн нөгөө нэг том юунд плейлистэнд хийчээ. Тэгээд ороод үзээрэй бүгдөө. Тэгээд энд өөрийнхөө сонирхсан бичлэгэн дээр лайк дарчаад энэ баруун дээд тал дээр миний энэ зурагны хажуу талд байгаа жижигхэн хонхон дээр дарчаараа. Тэгээ энэ хонхон дээр дарах юм бол нөгөө та нарын дагдаг хүмүүсийн юу чинь бичлэг чинь шинэ бичлэг хийнгүүт та нар шууд энэ хүний шинэ бичлэг орлоо гэд гараад ирдэг. За одоо жишээлбэл миний өнөөдрийн бичсэн бичлэг та нарт шууд ингэ гараад ирэх нь шүү дээ. Тэгээд юу яагаад ингээд үзээрэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Энэ маань YouTube цуврал хичээлний бараг 7 дахь хичээл нь заавар нь явж байгаа байх. За ингээд энэ бичлэгээ дуусгая. Бүгдөөрэнд нь амжилт. Өөрсдийн YouTube гэсэн каналтай болоорой. За тэгээд хамгийн гол нь YouTube каналтай болонгуудаа нөгөө хүмүүсийг одоо яг над чиг намайг дагаараа гэдэг ингээ гуугаа яваад идэв шүү дээ. Гэтэ хамгийн гол нь хэрвээ цаад хүн чинь Google аккаунт байхгүй бол өөрөө чинь дагаж чадахгүй гэсэн. Ягаад гэвэл яах вэ? Google аккаунт байхгүй бол энэ YouTube-ыг дагаж чаддаггүй. Тийм болохоор тэрийг бас тайлбарлаж хэлж өгөөрэй. Өөрөөр хэлэх юм бол одоо эгчтэй ч юм уу, дүүдээ ч юм, ахтай ч юм уу, ээжтэй намайг та дагдаа гэж видеого явуулна шүү дээ. Тэгээд тэр хүн маань өөрөө Google аккаунт байхгүй бол дагаж чаддаггүй. Тийм болохоор тэрийг өөртөө тайлбарлаж хэлж өгөөрэй. Тэгээд Google аккаунт нээж өгөөрэй. Тэгвэл өөрөө чинь хүмүүс дагаж эхэлнэ гэсэн. За ингээд бичлэгээ дуусгая.